Сайн байцгаана уу хүмүүстээ. Өнөөдөр багштайгаа нэг ба тэгээр үржүүлэх хичээлийг баттган давтацгаая. За өнөөдөр бүгдээрээ мэндээ сэлэнг нарын хэрхэн тоглосныг хамтдаа ажиглаж бодцгоё. Сурах хүчийнхээ 46 дугаар хуудасны 178 дугаар бодлогыг хараарай хүүхдүүдээ. За мэндээ сэлэнг нар хэрхэн цаграг шидсэн байна, хэдэн орсон байна гэдгийг анхааралтай сайн ажиглана шүү хүүхдүүдээ. За мэндээ 4 цаграг шидээд төрүүлжээ. Сэлэнг 7 цаграг шидээд хожигдов. Яагаад ийм тун гарсан юм болоо хүүхдүүдээ? Та нар юу гэж бодож байна? За мэндээ шонд хэдэн цаграг оруулсан бэ хүүхдүүдээ? Хэдэн шон байсан бэлээ хүүхдүүдээ? Зүйтэй, 1 шон байсан. 1 шонд хэдэн цаграг оруулсан бэлээ? 4 цаграг оруулсан. 1 шонд 4 цаграг оруулсан. Үүнийг уншия бүгдээрээ. 1-ийг үржих нь 4. Тэнцүү хэд гарах вэ? Маш сайн байна. 4 гарна шүү дээ. Мэндээ шонд хэдэн цаграг оруулаагүй вэ? Хамтаа бодоорой. Дэвтэртээ бичин шүү хүүхдүүдээ. Хэдэн шон байгаа вүлээ? 1 шон байгаа. Мэндээ цаграг оруулаагүй үлдсэн билүү? 4 цагрыг дөрүүлэнгийн оруулсан байсан. Тэгвэл мэндэд оруулаагүй цаграг үлдсэн үү? Үлдээгүй зүйлийг бид нар яаж тэмдэглэх вүлээ? Маш сайн. Тэг. 1-ийг үржих нь тэг. Тэнцүү хэд болох вэ хүүхдүүдээ? Маш сайн. Тэг. Сэлэнг. Сэлэнгийн оноо тооцоорой. Сэлэнг хэдэн цаграг шидсэн бэлээ хүүхдүүдээ? 7 цаграг. 7 цаграг шидсэн байж мэндэд хожигдсон. Тэгвэл сэлэнг мэндээс бага оноо авсан байна гэж тооцох нь байна. Хэдэн шон байсан бэлээ хүүхдүүдээ? 1 шон. Тэгвэл сэлэнг хэдэн цаграг шидсэн байж мэндэж хожигдсон байх вэ? 4-өөс доош цаграг шидсэн байж мэндээд хожигдох нь байна. Тэгвэл сэлэнг 3 цаграг шонд оруулсан. 1-ийг үржих нь 3. Тэнцүү хэд вэ хүүхдүүдээ? Маш сайн. Үржвэрийн утгыг олоорой. Анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. Энэ юу вэ? Зүйтэй, мод байна. Модон дээр хэдэн ширхэг юу байна вэ? Зүйтэй. Энд хэдэн мод байгаа вэ хүүхдүүдээ? 1 мод байна. Модон дээр хэдэн шувуур суусан байна вэ? 3 шувуу. Тэгвэл энийг уншия. 1-ийг үржих нь 3. Тэнцүү хэд вэ? 3 юм байна. За дараагийнхаа анхааралтай ажиглаарай. Хэдэн мод байна вэ? 3 мод байна. Мод бүрт хэдэн шувуу байна вэ? 1 модонд хэдэн шувуур суусан байна вэ? Тэгвэл үүнийг яаж өчөх вүлээ хүүхдүүдээ? 1 модонд 1 шувуу байна.
нэг модонд нэг шүү байна. Тэгвэл 3-ыг үржих нь 1 тэнцүү 3 юм байна. Тоог 1-ээр үржүүлэхэд тэр тоо өөрөө гардаг. За хамтдаа харъя. 1-ийг үржих нь 3 тэнцүү 3. 3-ыг үржих нь 1 тэнцүү 3. За анхааралтай ажиглаарай. Үржигдэхүүний байрыг солиход үржүүрийн утга өөрчлөгдөхгүй байна. Үржигдэхүүний байрыг солиход үржүүрийн утга буюу хариу өөрчлөгдөхгүй байна. За дэвтэртээ хичээнгүйлэн тэмдэглэж аваарай. Нэгээр үржүүлэхэд тэр тоо өөрөө гарч байна. За дараагийн хараарай. Хэдэн мод байна хүүхдүүдээ сайн ажиглаарай. 1 2 3 3 мод байна. За модон дээр шувуу байна уу хүүхдүүдээ анхааралтай ажиглаарай. Байна уу хүүхдүүдээ? Зүйтэй. Шувуу байхгүй байна. Энд маань 3 мод бүрт маань ямар ч шувуу байхгүй байна. Тэгвэл түүнийг яаж тэмдэглэх вүлээ хүүхдүүдээ? Тэгээр тэмдэглэдэг. Тэгвэл 3-ыг үржих нь 3-ыг тэгээр үржихэд хэд гарах юм болоо? Тэг гардаг юм байна штэ хүүхдүүдээ. Тэгвэл тоо тэгээр үржүүлэхэд тэг гардаг юм байна. Дахиад уншаарай миний хүүхдүүд. Тоо тэгээр үржүүлэхэд хэд гардаг гэсэн бэ? Тэг гардаг. Маш сайн ойлгож аваарай хүүхдүүдээ. Мөн дэвтэртээ тэмдэглэж аваарай. Тэгвэл тэгийг тоогоор үржүүлэхэд тэг гардаг. Тэгийг тоогоор үржүүлэхэд хэд гардаг гэсэн бэ хүүхдүүдээ? Зүйтэй тэг гардаг. Дэвтэртээ тэмдэглэж аваарай хүүхдүүд. За дараах хүчиглэлийг анхааралтай сайн ажиглаарай. Энэ ямар тоо вэ хүүхдүүдээ? Зүйтэй. Ямар ч тоог тэгээр үржүүлэхэд хариу нь тэг гардаг юм байна шүү дээ хүүхдүүдээ. За үржүүр хэлбэрээр бичээрэй. Дэвтэртээ цэвэр нэмбай бичин шүү хүүхдүүдээ. Дээр нэмэх нь 1 үүнийг үржүүр хэлбэрт хэрхэн бичих вэ? За бүгдийг нь дэвтэртээ цэвэр нэмбай үржүүр хэлбэрт бичээрэй хүүхдүүдээ. За хамтдаа бодоод бодсноо багштайгаа хамтдаа шалгая. 1 хэдэн ширхэг байна уу хүүхдүүдээ? 1 дээр нэмэх нь 1 буюу 1 2 удаа байна. 1-ийг үржих нь 2 гэж үржүүр хэлбэрээр бичдэг байна. 1 хэдэн удаа байна вэ хүүхдүүдээ? 1-ийг үржих нь 3. 1-ийг үржих нь 4. 1-ийг үржих нь 5.
1-ийг өрчих нь 6, 1-ийг өрчих нь 7, 1-ийг өрчих нь 8. За та нарыхтай таарч гэнэ үү хүүхдүүд ээ? Анхааралтай ажиглаарай хүүхдүүд ээ. Маш мундаг байна. Анхааралтай ажиглаад өөрийнхөө бодсонтой хариугаа шалгаарай. Үржигдэхүүний байрыг солиход үржигрийн утга өөрчлөгдөхгүй гэдгийг дахин сайн санаарай. Дэвтэртээ бодоод хариугаа шалгаарай. Тгийг тоогоор үржүүлэхэд тэг гардаг. За дахин нэг удаа өөрийгөө шалгаарай. Тоог тэгээр үржүүлэхэд тэг гардаг гэдгийг мартаагүй үсттэй хүүхдүүд ээ. Би 3 цаг авлаа. Нэг цаг авлаа.